Сайн байцгаана уу? Зорилгоор өдөртүүлсэн амьдрал номын 2 дугаар хичээлийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. 2 дугаар хичээлийн нэр нь бид санамсаргүй бүтээгдээгвэ гэсэн байна. За, Альберт Эйнштейн бурхан шоогоор тоглодоггүй гэж хэлсэн байдаг. За, тэгээд Исая 44:2 дээр эзэн чамайг бүтээж чамайг эхийн хөвлөгөөс бий болгосон бөгөөд чамд тусланаа гэсэн байдаг. Бид алдааны улмаас ч юм уу азгүй хувь заяагаар төрөөгүй. Бидний амьдрал санамсаргүй зүйл огт биш. Эцэг их маань биднийг төрүүлэн гэж төлөвлөөгүй байсан ч Бурхан биднийг төлөвлөжсөн байсан юм. Бид энэ дэлхийд оршиж байгаа нь Бурханы төлөвлөгөө учраас түүний хувьд бидний амьдрал ердөөч гайх зүйл биш юм аа. Бидний ам биеийг эцэг их бүтээхээс ч өмнө Бурхан биднийг сэтгэлдээ тээсэн. Мөн бидний оршихуйн талаар хамгийн анх бодож эхэлжээ. Бид одоо энэ дэлхий дээр амьсгалж байгаа нь үнэндээ гинт ихсэн утга учиргүй хувь заяа, санамсаргүй үр дүнч биш. Библиэд ингэж хэлжээ. Эзэн надад хамаарах зүйлийг гүйцэлдүүлнэ. Дуул 138:8. Бурхан бидний бие эрхтний өчүүхэн жижиг хэсгийг хүртэл сонгон бүтээсэн. Бидний арсны өнгө, үс, түүнчлэн бидэнд байдаг бүх онцлог шинжүүдийг гүн гүнзгий бодож байж сонгосон. Тэгээд Бурхан өөрийн хүссэн дүр төрхөөр биднийг бүтээсэн. Тиймээс ч бидний авьяас чадвар, онцгой зан чанарыг хүртэл бүгдийг нь Бурхан өөрийн шийдвэрийн дагуу бүтээжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Та миний дотор болон гадна талыг бүгдийг нь мэддэг. Миний бие доторх нарийн бүтцийг ч та мэддэг. Би хэрхэн бүтээгдсэн, бас би яаж байхгүйгээс би болсныг ч та тов тодорхой мэдэж байдаг. Дуул 139:15. Бурханд биднийг бүтээх учир шалтгаан байсан учраас тэр биднийг амьдралын бүх зүйлийг төлөвлөсөн төдийгүй бидний өөхөх төрөх цаг хугацаагч аль хэдийн тогтоожээ. Библиэд бас ингэж эхэлжээ. Намайг төрөөжгүй байхад та намайг харж, намайг амьсгалж эхлэхээс ч өмнө та миний амьдралын өдөр болгоныг та төлөвлөсөн байсан. Тэр бүх өдрүүд таны номонд бичигдсэн. Дуул 139:16. Мөн Бурхан биднийг хаанд хүрэх болон Бурханы хүслийг биелүүлэхийн тулд хаана амьдрахыг хүртэл төлөвлөсөн. Дахин хэлэхэд миний энэ усад төрсөн нь огтхонч санамсаргүй зүйл биш бөгөөд миний амьдралын өчүүхэн жижиг хэсэгч санамсаргүйгээр биш. Бурханы зорилгын дагуу төлөвлөгдсөн юм аа. Библиэд ингэж хэлжээ. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон. Үйлс 17:26. Өөрөөр хэлбэл бидний амьдралын өчүүхэн хэсэгч гэсэн зохих утга учир, зорилго чиглэлтэй. Хамгийн гайхалтай үнэн нь Бурхан биднийг энэ дэлхийд хэрхэн илгээхээ нэгэнд тогтсон байсан юм. Бид ямар ч нөхцөл байдал төрсөн бай, эцэг эх минь ямар ч хүмүүс байсан бай, Бурхан аль хэдийн намайг бүтээх төлөвлөгөөтэй байсан. Бурхан төлөвлөсөн ёсороо намайг бүтээхэд хамгийн тохиромжтой ген миний эцэг эх болох 2 хүнд байгаа гэдгийг аль хэдийн мэдж байсан. Миний эцэг эх агуу хүмүүс үү эсвэл эгэл жирийн хүн үү гэдг нь Бурханд хамаагүй байсан. Тохирохгүй эцэг эх байж болох хэдий ч тохиромжгүй үр хүүхэд гэж байдаггүй. Эцэг эх нь төлөвлөөгүй байхад олон хүүхэд төрдөгч Бурханы зорилго төлөвлөгөөгүйгээр нэг ч хүүхэд төрдөггүй. Бурхан хүн төрлөختний алдаа гим нүглийг хүртэл бүгдийг нь харгалзан үзэж төлөвлөдөг. Бурхан санамсаргүйгээр ямар нэг юм хийдэггүй бөгөөд алдаа гаргадаггүй. Бурханы бүтээсэн бүх зүйл учир утгатай. Бүх ургамал, амьтанч Бурханы зорилгоор бүтээгдсэн. Бурхан биднийг төлөвлөж бүтээсэн. Бурхан биднийг төлөвлөж бүтээсэн учраас шалтгаан нь түүний агуу хайр юм аа. Бурхан ертөнцийн суураас урд биднийг өөрийн дотор сонгож биднийг хайрлахаар бүтээсэн гэж Эфес 1:4-т бичсэн байдаг. Бурхан ертөнцийг бүтээхээсээ ч өмнө бидний талаар бодож байжээ. Түүнчлэн Бурхан ертөнцийг бүтээсэн учир шалтгаан нь бид юм. Түүгээр барахгүй Бурхан биднийг амьдарч болох үзаар энэ дэлхийн ертөнцийг төлөвлөжээ. Бурхан биднийг хайрлахаар зогсохгүй. Түүний бүтээлүүд дундаас хамгийн үнцэнтэй нь
бид билээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Яаков 1:18-д тэр өөрийн хүслээр биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм. Бурхан биднийг ингэж их хайрлаж нандиндаг билээ. Бурхан төлөвлөхгүйгээр ажилдаггүй. Бурхан бүх зүйлсүүдийг тов тодорхой төлөвлөсөн. Физикч, биологч, мөн бусад шинжлэх ухаан судлаачид гариг ертөнцийг судлах тусам бид Бурханы бүтээсэн бүх зүйл нь хүмүүс бидэнд зохицгүйцаар өвөрмөц онцгой бүтээгдсэнийг мэдэж багтдаг. Тэгээд мөн эдгээр зүйл нь хүн төрлөختнийг амьдран оршиход хичнээн зохимжтой болохыг мэдээд гайхдаг. Шинэ Зеландийн Отаго дээд сургуулийн хүний удамшлын судлалын тэргүүн судлаач Майкл Дентон доктор дараах дүгнэлтийг гаргажээ. Биологийн шинжлэх ухааны олж нээсэн мэдээллийн гол цөм нь амьдрал болон хүний гол зорилттой болгосон зүйл мөн бодит юмс үзэгдлийн тус тусын утга учирыг агуулж сансар огторгой онцгой байдлаар бүтээгдсэн гэсэн үнэнд тулгуурладаг гэжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Тэнгэрийг бүтээсэн эзэн ингэж айлтж байна. Тэр бол газрыг бий болгосон бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ. Би бол эзэн, өөр хинч байхгүй. Исая 45:18. Бурхан яагаад энэ бүхнийг хийсэн юм бол? Яагаад бидний төлөө дэлхийн ертөнцийг бүтээсэн юм бол? Учир нь тэр бол хайрын бурхан юм. Бурханы хайрын хэмжээг бид багцаалж мэдэж чадахгүй. Гэвч бид үндсэндээ түүний хайранд түшиглэн амьдарч болно. Бурхан хүнийг бүхнээс илүү онцгойлон хайрлаж бүтээсэн. Бурхан биднийг хайрлахын тулд бүтээсэн учраас бид үнэнд тулгуурлан амьдрах ёстой. Библи бидэнд Бурхан бол хайр гэж хэлдэг. Харин Бурхан бол хайрлах сэтгэлтэй гэж хэлээгүй. Тэр бол хайр. Хайр бол Бурханы мөн чанар юм. Гурвлаараа оршдог Бурхан бол тэр чигээрээ төгс төгөлдөр хайр мөн. Бурханы хувьд биднийг бүтээх хэрэг байгаагүй, тэр ганцаарддаггүй байсан. Гэхдээ Бурханы хайрыг илэрхийлэхийн тулд хүнийг бүтээсэн. Бурхан хэлэхдээ та нар надаар эхийн хөвлөд тээлгэн надаар төрсөн. Тэрч байтугай та нарыг өндөр настай болсон ч би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч би тээх болно. Би хийсэн би авч явна. Би тээж аварна. Исая 46:3-4-д ингэж бичжээ. Бурхан байхгүй гэвэл бид бүгдээрээ санамсаргүй бүтээгдсэн зүйл болох өгөөд одон орны тооны нэг болж төдийл анзаарагдамгүй байдлаар үлдэнэ. Хэрв та ийм байхыг хүсвэл яг одоо энэ номоо уншихаа зогсоож болно. Тийм тохиолдолд амьдралд ямар ч зориг, утга учир, эрхэм чанар байхгүй болох бөгөөд зөв буруу гижиж байхгүй болж дэлхий богинохон амьдралаас өөр ямар ч хүсэл найдваргүй болох болно. Гэхдээ Бурхан байдаг бөгөөд биднийг бүтээсэн нь ч утга учиртай. Бидний амьдрал зүгээр л нэг зүйл биш, эрхэм чухал зүйл юм аа. Тэгээд Бурхантай харилцаа тогтоож эхлэхдээ л бид өөрсдийн амьдралын утга учир болон зорилгоо олж мэддэг. Англи Библийн нэгэн хувилбарт ингэж бичсэн байдаг. Бид өөрсдийгөө ойлгож болох хамгийн сайн арга бол Бурхан хэн болох, бидний төлөө юу хийснийг нь олж мэдэх юм а гэж Ром 12:3-т бичигдсэн байдаг. Бүгдээрээ 2 дугаар хичээлээс би санамсаргүй бүтээл биш юм а гэдгийг ойлгож бодож тунгаалаа. За цээжлэх хичээл дээр Исая 44:2 буюу эзэн чамайг бүтээж чамайг эхийн хөвлийгээс бий болгосон бөгөөд чамд туслана гэдэг энэ хичээл байна. Тэгээд бүгдээрээ Бурхан намайг онцгойлон бүтээсэн гэдэг үннийг хүлээн зөвшөөрч өөрийн зан чанар, гадаад төрх байдлаа хүлээн авахын тулд хэрхэн хичээх хэрэгтэй вэ гэдэг талаар бодож тунгааж өөрөөсөө асууцгаая. Өнөөдрийн хичээл маань үүгээр дуусч байна. Та бүхнийг эзэн Бурхан минь ивээх болтугай. Хичээл дууслаа. Баяртай.